Оюун толгойн гэрээний талаар та бүхэндээ дахин тайлбарлахаар шийдлээ. Оюун толгойн гэрээг өөрчилж Монголын талд ашигтай болгосноор олон ажлын байрыг бид бий болгоно. Багш нар, эмч нар тэтгэврийн насны ахмадуудынхаа салин мөнгө орлогыг нэмэгдүүлнэ. Олон үйлдвэр Монголд баригдана. Бид ядуулгүй болно. Оюун толгойн гэрээг зогсоорчлоо, явуулахгүй байг гацаачлаа гэж Риотын толгойн улаан хамгаалалт улс төрчид маш их ярьдаг. Тэгэд худлаа ярьж байгаа. Оюун толгой Риотынтой явахын дэдээр явж байгаа. Та бүхэн энэ талаар баримттай мэдээллийг хүргье. Туркс хийл гэдэг энэхүү сахим хуудсан дээр Риотынтойгийн олж байгаа орлого бүгд нээлттэй байдаг. 2014 онд борлуулсан оюун толгойн баялаг бол 185.9 мянган тонн зис байна. Энэ бүр борлуулчихсан. 561 мянган унц буюу 15.9 тонн алт гаргасан. Энэ алтаа бараг ярьдгүй шүү дээ. 31 тонн мөнгө 2014 онд борлуулсан байна. Энэ бол бидний баялагаар олсон мөнгө нь ийм юм. Дараагийнх нь оюун толгойн баялагын 2014 оны борлуулалтын мөнгөний хэмжээ гэдгүүлээд тооцоолъё. Зэсээр 1 тонн зэсийг дэлхийн зах зээлийн үнээр $6,600 гэж тооцоход 1 тэрбум 226 сая долларыг тэд олсон байна. Алтаар 711 сая долларыг олсон байна. Мөнгөөр 18 сая 854 мянган долларыг олжээ. Ингээд энэ бүхэн нийтдээ 2014 онд 1.9 тэрбум долларын борлуулалтыг Риотынтой дангаараа хийсэн байна. Оюун толгойгоос жилдээ олсон 1.9 тэрбум долларыг 365 хоног хуваах юм бол өдөрт 5.4 сая долларын борлуулалтыг Риотынтой хийсэн байна. Оюун толгойгоос өдөр бүр борлуулалтын орлого болж байгаа 5.4 сая доллараа юунд зарцуулжээ? Орлогоо юунд зарцуулсан бэ гэдгээ хэдүүлээд харъя. Өдрийн 5.4 сая доллараас зээлийн хүнд 1.7 сая долларыг тушаадаг байна. Үндсэндээ өөртөө авдаг гэсэн үг. Энэ нь хувь нийлүүлэгчдийн гэрээний 11.1-ийн залтаар авдаг. Менежментийн төлбөр гихчээр хувь нийлүүлэгчдийн гэрээний 7.4 заасны дагуу өдөр бүр 1 сая долларыг өөртөө буцаагаад авдаг. Өртөг гэдэг нэрийдлээр хувь нийлүүлэгчдийн гэрээний 7.2 зааснаар туузын гишүүд, захирлуудын маш өндөр хангамж, тансаглал, зарим Монгол улс төрчдийн шахааны бизнес, үйлдвэрийн зардал гэх мэтэд оруулж 4.6 сая долларыг буцаагаад авчдаг. Ингэснээр өдөр болгон олж байгаа 5.4 сая доллар нь 2 сая долларын алдагталтайгаар бичиг хийж Монголын талыг үндсэндээ жилдээ 700 сая долларын алдагталтай ажиллагаа гэж хуурч бичил хийдэг. Энүүгээрээ Монголын тал ямар ч Монгол ашиг авахгүй, ямар ч татврын орлого авахгүй гэдгийг л баталгаажуулж байна. Монгол ямар ч ашиггүй гэсэн. Хувь нийлүүлэгчдийн гэрээ өнөөдрийг хүртэл энэ албан ёсоор нууцлын зэрэгэлтэй гэрээ. Энэ гэрээ улсын их хурлаас засгийн газарт ирэх болгосон оюун толгойн хөрөнгө оруулалтын гэрээ огтоос биш. Улсын их хурлаас зөвшөөрөл авч байгуулсан гэрээ биш. Хувь нийлүүлэгчдийн гэрээ гэдэг бол хүчин төгөлдөр биш гэрээ гэж бид үздэг. Энэ гэрээг анх хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан өдөр бол 2009 оны 10 сарын 6. Гэтэл энэ хувь нийлүүлэгчдийн гэрээнд 2011 оны 6 сарын 8-нд
реактивд астар ашигтайгаар гэрээнд өөрчлөлт оруулсан. Тэгвэл өнөөдөр Монголын талд ашигтайгаар Монголын талын эрх ашигыг харгалзаж үзэж гэрээнд өөрчлөлт оруулаач гэдгийг л бидний зүгээс үргэлж шаардаж шахаж учирлаж ирлээ. Гэрээнд Монголын талаас энэвш баяцагт зорилт ганцх гэдэг сайднаар баталгаажуулж дурсан. Энэ гэрээ Виржиний арлын офшор дансанд байдаг офшор компани. Дөнгөж 18 мянган долларын дансандаа байрлуулсан ийм лоурийн компани байна. Энэ болгоныг эргэж харж Монголын талд эрх ашигыг харгалзаж үзэж, Монголын эрх ашигыг дээдэж гэрээндээ нэмэлт өөрчлөлт оруулъя гэдгийг л бидний зүгээс үргэлж хүсдэг. Энэ тал дээр бид ялалт байгуулах болно. Хувь нийлүүлэлтийн гэрээний менежментийн баг гэдгийг бид тайлбарлая. Менежментийн баг гэдгийг өнөөдөр хүртэл байгуулаагүй. Хувь нийлүүлэлтийн гэрээний доторх заалтын дагуу менежментийн багыг төлөөлөн удирдах зөвлөл сонгон шалгаруулж баталгаажуулах ёстой. Гэтэл өнөөдөр туузын дарга бацхгүйс ирсэн албан бичгийн хариуд өнөөдөр хүртэл менежментийн багийг шалгаруулаагүй. Байхгүй менежментийн багийн төлөө өнөөдөр өдөрт бид 1 сая долларыг төлдөг. Энэ мөнгө нь үндсэндээ жилдээ 360 сая долларыг Риатинто болон Турксил гэдэг компанид хууль бусаар гэрээнд заасан менежментийн багийг шалгаруулаагүйгээр менежментийн төлбөр гэдэг байдлаар өгсөөр явж байна. Өнөөдөр гэсэндээ 1 сая доллар үндсэндээ ингээд өгч байна гэсэн. Хувь нийлүүлэлтийн гэрээний менежментийн багийн төлбөрийг тооцохдоо бүх зардал болон худалдан авалтын 6%-ийг өгдөг. Энэ дэндүү их мөнгө. Энэ мөнгө нэг өдрийн 1 сая доллар, жилийн 360 сая доллар. Энэ менежментийн зардал бүх зардал худалдан авалтын зардлын 6% гэдэг бол асар том монголчуудын эрх ашигыг зөрчсөн, гэрээнд оруулсан асар том лоурийн залтаа гэж бид үздэг. За дараагийн. Хувь нийлүүлэгчдийн гэрээний зээлийн хүүн 6.5 дээр нэмсэн либор буюу жилдээ 7% хүүтэй зээлийн хүүг төлдөг. Одоогийн байдлаар нийт зардал одоогийн байдлаар нийт зээлийн хэмжээ бол 9.4 тэрбум доллар гараад явчихсан. Бидэнд ирсэн албан ёсны баримтан дээр бол 8.5 тэрбум доллар байгаа. Энэ 8.5 тэрбум доллараар тооцох юм бол жилдээ зээлийн хүндээ 595 сая долларыг бид төлдөг гэсэн үг. Энэ нь өдөрт 1.6 сая долларыг бид төлдөг гэсэн үг. Энэ үндсэндээ Риатинто өөрөөсөө зээлж лоюр башир аргаар монголчуудын авах байсан ногдол ашиг татварын мөнгийг хуу хамж авч байгаа башир арга гэж бид үзэж байгаа. За дараагийн. Хувь нийлүүлэлтийн гэрээг өөрчлөх талаар миний бие өөрийн багийн эрдэмтэд мэрэгдтэйгээ нийлж маш олон жил ажиллалаа. Энэ талаараа үндэсний аюулгүй байдлын зөвлөлд удаагаар Монгол Улсын засгийн газар ерөнхий сайдд, аюул толгойн компанийн төлөөлөл удирдах зөвлөлд, Эрдэнэ соёл тухайн компанид, сангийн яам, тагнуулын ерөнхий газар, татварын ерөнхий газар, Риатинто компанийн ерөнхий захирал Сэм Walsh гэх мэтчлэн энэ холбогдох газруудад 68 удаагийн захидал, шаардлага, асуулга, албан бичиг явуулжээ. Энэ болгонд эд олигтой хариулж чадахгүй байгаа. Учир нь бид эдний хэлсэн лоурийг дэндүү сайн мэдэж байна. За дараагийн. Хувь нийлүүлэгчдийн гэрээг башир аргыг монголчуудад ямар ч ашиг өгөхгүй лоурдж байгаа энэ аргыг ард иргэдэд ойлгуулахын төлөө аюул толгойн лоур гэдэг 20 минутын кино, аюул толгойн лоур 7 минутын кино, хувь нийлүүлэлтийн гэрээний балаг гэх мэтчлэн олон
мэдээллүүдийг ард иргэдэд хүргэж ирлээ. Өнөөдөр хүртэл иргэд төмөн болон сонгогчид маань биднийг дэмжиж ирээдүйг болсон монголчуудынхаа төлөө сайн сайхан үйл хийхийн төлөө бид хамтдаа байж ирсэн та бүхэнд хязгааргүй баярлж байгаагаа илэрхийлье. Улам цаашаа бидний баг зүтгэх болно.